За сайн байцгаана уу. За та нартайгаа энэ эзний өдөр энэ сайхан оршууд уулзж байгаадаа маш их баяртай байна. Үнэхээр эзний оршихуй энд байна. Тэгээд сая магтаал дээр дууссанчлангаар эзэн бурханы маань сүр жахлан энд дүүргэж гин, очиж гин. Тэгээд тэр гайхалтай сайхан сүр жахлан дотор нь тэр сайхан хайр дотор нь энэ хайртай бурхан аавынхаа үгийг бүгдээрээ сонсё. Тэгээд дахиад бас эзнээсээ гуйгаад залбираад энэ үгийн цагийг эхлэе. Хайртай бурхан аав минь, бидний аврагч эзэн минь, танд баярлалаа. Та бидэнд үргэлж өөрийгт нь сонсох боломж олгодогт баярлалаа. Үргэлж биднийгээ хайраараа хочиж байдагт баярлалаа. Хайрын дуу хоолойгоо та бидэнд үргэлж сонсгосоор байдагт баярлалаа. Тэгээд та биднийг зохисгүй хүмүүс байхад маань өөртөө тохируулан зохистой болгож авсанд баярлалаа. Таныг магтахыг зөвшөөрсөнд баярлалаа. Тэгээ яг энэ цаг мөчид та өөрийнхөө хүссэнчлэнгээр энд өөрөө ажиллаж өгнө гэж танаас гуйж байна. Таны ариун сүнсийн дажлаа хийх болтугай. Энд өнөөдөр ирсэн хүн өгөрийн хэрэгцээнд та тохируулан өөрийнхөө мэрэгэн ухааныг өгөөч. Өөрийнхөө ариун сүнсийг энд ажилуулж өгөөч гэж танаас гуйя. Миний амар гарах үг таных байгаасай. Миний ярих зүйл яг таны хэл гэсэн зүйл байгаасай гэж эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За бид дээлтэй өдрөлгөөр бүгдээрээ танилцсан байгаа. Тэгээ бас шинэ жил Крисмас баяр хийхэд ч гэсэн би бас та нарыгаа харсан, танилцсан. Тэгээд угаасаа эзний гэр бүл дотор нэг ах дүүс байгаа. Хэдийгээр бид нар өмнө бие биенээ хардггүй, мэдэхгүй, хараагүй уулзаагүй байсан ч гэсэн өнөөдөр энд уулзахдаа яг нэг гэр бүлийн ах дүүс шиг, эгч дүүс шиг уулзж байгаа. Тэгээ энэ бол манай эзэн бурханы бидэнд олгосон гайхамшигтай хайр ивэл юм аа. Тийм болохоор би үнэхээр баяртай байдаг. Хаан ч явсан итгэгч хүн байна гэдэгт би эргэлзэхгүй. Итгэгч хүн байхад тэнд миний ах дүүс байгаа гэж бодож явдаг. Тэгээ өнөөдөр бурхан эзэн маань надаар дамжуулан хэлж яриул зохино гэж надаар бэлдүүлсэн үгийг би ярина гэж бодоод итгээд энд ирсэн. Тийм учраас та бүгдтэйгээ тэр үгийг хуваалцъя. Тэгээд нэг хоёр хэсгийг Библиэс сонгоод эхлээд уншия бүгдээрээ. Тэгээ миний яриг гэж чиглүүлж байгаа зүйл, надад бурхан чиглүүлж байгаа зүйл бол яг энэ хоёр хэсгийг уншихад яг байна гэж би итгээд энэ хоёр хэсгийг авсан. За энэ нэг нь болохоор Үйлсийн 9:32-оос 35 байгаа. Үйлс номын 9:32-оос 35. За энд Петрийн тухай гарч байгаа. Петр элч одоо үйлчилж явсан тухай. За энийг эхлээд уншия. Петр хаа сайгүй явсаар Лидда хэмээх тосгонд суудаг ариун хүмүүстээр очих үедээ Айнай гэгч хүнтэй таарлав. Айнай саажилтын улмаас 8 жил хэвтэрт байжээ. Петр түүнд "Айнай, чамайг Есүс Христ эдгэж байна. Босоод дэвсгэрээ хураа" гэсэнд мөнөөхөн тэр дороо босчээ. Лиддад болон Шароны хөндийгээр оршин суугчид үүнийг үзээд бүгдээрээ эзэн рүү эргэсэн билээ. За энэ би стандарт монгол орчуулгаас уншиж байгаа шүү. Та нарын айптер байгаа бол бас харж болно. За байхгүй зүгээр хуучин орчуулгаас харж болно. Утга нь бол адилхан байгаа. 3-аас 12 дугаар ишлэл. За энд Есүсийн талаар гарч байгаа. Би эндээс 8-аас нь уншия. Марк 2-ын 3-аас 12 ер нь бол. Гэхдээ би одоо 8-аас унших гэж байна. Марк 2-ын 8-аас. Есүс тэдний бодлыг сүнсээрээ мэдэрч тэдэнд хандан "Та нар юунд дотроо ингэж бодно вэ? Саа өвчтөе хүнд гэм нүгэл чинь уучлагдсан гэж хэлэх. Эсвэл бос дэвсгэрээ аваад яв гэж хэлхийн аль нь амархан бэ? Тэгвэл газар дэлхий дээр гэм нүглийг уучлах эрх мэдэл хүмүүн хүүд би гэдгийг та нарт мэдүүлийгээд мөнөөх саа өвчтөе хүнд чамд хэлж байна. Бос дэвсгэрээ аваад гэртээ харь" гэв. Мөнөөх хүн тэр даруй босож дэвсгэрээ аваад бүх хүний өмнөр гарч явлаа. Үүнээс болж хүн бүр мэл гайхан "Ийм юм ёстой үзэж байгаагүй юм байна" гэцгээж бурханд алдрыг өргөж байлаа. За хоёр дүү хоёулаа нэг саа өвчтөе хүмүүсийн тухай ярьж байна. Гэхдээ хоёр өөр саа өвчтөе хүн. Нэг нь бол Петрийн үйлчлэлийн үед байсан саа өвчтөе хүн, 8 жил хэвтэрт байсан. Хөдөлж чадахгүй учраас хэвтэрт байгаа. Нөгөө хоёр дахь хэсэг дээр болохоор Есүсийн үйлчлэлийн үед байсан саа өвчтөе хүн байна.
За хоёулаа хэвтэрт дэвсгэрээ гэдэг байгаа маань хэвтэрт дэвсгэр дэвсэл хэвтэрт байсан хүн. Гэхдээ бос яв гэж хэлэхэд босоод явж чадсан. Ийм түүх байгаа. За тэгэхээр энэ түүхийг би яагаад сонгож авбаа гэхээр эзэн бурхан биднийг яг л нэг юм би өнөөдөр сүнсний талаас голдуу ярина. Гэхдээ мэдээж бас бие махбодын өвчнөд гэсэн эдгэрдэг давхар бас байгаа. Би өнөөдрийн миний хуваалцах гэж байгаа зүйл бол сүнсний хувьд бас саажилтанд орсон юм шиг байх явдал байна. Тэгэхээр тэр зүйл дээр нэлээд голж тулгуурлаж ярие гэж бодсон. Би залбирч гомж исэн. Тэгээд энэ хэсгийг бурхан надад за энэ хэсгээс яар гэж ах шиг чиглүүлэг байсан учраас ярьж байгаа маа. За хүмүүс яагаад ийм өвчтөй болдгийм бэ? За би махбодын өвчин гэдэг дээр нь яг нэгэнд бас хэлээ явж байгаа юм чинь эхлээд хэлье. За бие махбодын өвчин 3 үндсэн шалтгаантай тусдаг гэж харагддаг ер нь Библиэс. За нэг нь бол мэдээж угаасаа энэ дэлхийн ертөнцийн чинь харагдсан. Бид нар одоо гэм нүглэр дүүрэн амьдрал донд хортон шавж, хортой ургамал янз бүрийн зүйл хортон бодис бий болцсон энэ үед бид нар амьдарж байгаа учраас бид нар бас өвчин тусна. Мэдээж бие махбодод өвчин тусна. Тэгээ өвчин тусахад нэгдүгээрт бол бурхан өөрийнхөө алдрын төлөө өөрийгөө алдаршуулахын тулд би амьд хүчтэй эзэн би чинь чамайг эдгэж чадах тэр эмч болох эзэн шүү. Чи миний хүчийг үзгэж өөрийнхөө нэрийг алдаршуулахын тулд өөрийгөө илүү баталгаатай болгохын тулд хүнд өвчин зөвшөөрдөг. Тэр өвчин бол итгэлээр дамжаад итгэлийн залбирлаар эдгэрэх боломжтой. За энэ бол одоо алдрын төлөө, бурханы сүр алдрын төлөө өөрийг нь гэрчлэхийн төлөө хийгдэж байгаа зөвшөөрсөн өвчин байж болно. Нөгөө нэг өвчин юу байж болох вэ гэхээр сахилгажуулалтын тулд өгсөн өвчин бас байж болно. За миний охин чи арай болохгүй байгаа юм биш үү? Чи ийм зан чанарыг сурах хэрэгтэй байна. Чи тэсвэргүй байна, чи төвчээргүй байна. Чамд би төвчээр суулгая гэд зөвшөөрсөн өвчин байж магадгүй. Эсвэл чи буруу юм хийгээд байна. Чи буруу яваад байна. Аль чи ийшээ яв гэж залж байгаа. Чиглүүлгийн бас сахилгажуулалтын өвчин гэж хэлдэг энийг байж болно. За нөгөө 3 дахь төрлийн өвчин бол угаасаа бид нар үхдэг хорвоод төрсний эцэст үхдэг. Энэ бол угаасаа энэ хорвоо дэлхийд бидний сонгож авсан зам байгаа. Бидний эцэг их өв дээдсийн бүр хамгийн дээд өвгийн сонгож авсан зам. Бид энэ л замаар явдаг. Тэгэхээр мэдээж хүний энэ насны амьдрал дуусахад үхэл төрөгддөг өвчин гэж байна. За тэнд бол гуйд залбираад ч хэрэггүй. Угаасаа бурхан авах цаг нь болсон болоо. Тэгэхээр хүмүүс энэ өвчин дээр жоохон анхаарахгүй бол хүмүүс яадгүй гэхээр ингэж идэг. Яагаад энэ өвчин тусчиж байгаа юм? Итгэгч штэ. Би аягүй сайн итгээд л яваад байгаа. Яагаад энэ өвчин тусч байгаа гэж асууж магадгүй. Зарим хүн тэгж асуудаг. Тэгэхээр энэ бол ийм шалтгаантай байх юм аа. Хайрын бурхан аав биднийг хайрладаг. Тэгтээ бас засаж залруулдаг. Энийг бид нар сахилгажуулалт гэж хэлээд байгаа юм. Бидэнд хайртай учраас засдаг. Хайргүй байх юм бол яаж ч яваа тэгээд өөрөө тэгж яваа дуусна үзгээд орхин штэ. Тийм болохоор энд хайрын бурханы хийж байгаа зүйл. Тэгээд сургаал үгийн 3 дугаар бүлгийн нэг ишлэл дээр юу гэж хэлдэг вэ гэхээр ингэж хэлдэг л дээ. Өөрийгөө мэрэгэн гэж бүү бод. Яавгаас эмээ муугаас хол бай. Бид чинь энэ нь эдгэрэл, ясант чинь энэ нь тэнхрэл гэж хэлсэн байдаг. Бид чинь энэ нь эдгэрэл, ясант чинь тэнхрэл. Үнэхээр энэ бол бие эдгэрлийн тухай ярьж байгаа. Мэдээж яавгаас эмээж явах юм бол бид эдгэрэл байгаа. Бид яавгаас эмэх хэрэгтэй, хүндлэх хэрэгтэй. Ясант чинь тэнхрэл гэж байгаа. Бидний яс одоо тэнхээ тамир орж цуцсан өвдгийг чинь одоо бэхжүүлж өгье, согооных шиг болгож өгье гэж хэлдэг шүү дээ. Би утгаар нь ярьж байна. Тэгэхээр бид нар энэ амьдралд цуцдаг. Бид нар энэ амьдралд ядардаг, зүдэрдэг. Яагаад гэвэл бид нар угаасаа энэ зовлонт замаар явж байгаа юм чинь. Гэхдээ хайрын бурханы мотор биднийг үргэлж хашдаг, үргэлж хамгаалдаг, үргэлж биднийг түшид тулж байдаг. Энэ бол найдвартай. Тэгээд би эндээс яг энэ хоёр хэсгийг уншиж хагаад сүнсний хувьд цаажилттай гэж ярьсан шүү дээ. Бас махбодын хувьд өвчин байж магадгүй. Энд сууж байгаа та бидний өөрөө мэдсэн өвчин байж магадгүй, мдэггүй ч өвчин тусч эхэлж байгаа байж магадгүй бид нар мэдэхгүй шүү дээ. Ямар нэгэн бие махбодод маань жаахан тиймхэн байгаа бол бас эзний энэ гайхалтай үгийг сонсоод итгэхэд
хүчин эдгэрнэ. Бас эдгэрэх боломжтой. Яг гэвэл эзэн худлаа хэлдэггүй. Манай эзэн яг шин үннийг л ярьдаг. Хүн шиг хоёр нүртэй биш, хүн шиг худлаа ярьдаггүй, хүн шиг зайлнах хэрэгэлдэггүй. Яг өөрийнхөө хийдэг юмыг л хэлдэг байна. Тийм учраас би та хэдийгээр юу гэж уриалах гэж байна гэхээр өөрийнхөө өвчнийг бодоод сууя бүгдээрээ. Би ч гэсэн бас бодно. Би өөрөө бас цуг сурж байгаа. Бурхан надад энд зааж байгаа. Яг адилхан бид бүгдээрэнд нь зааж байгаа гэж би одоо итгэж байна. Тийм учраас Бурхан бидний бие махбодод байгаа тиймхэн өргөс шиг юм байвал зайлуулах болтугай. Хамгийн чухал өнөөдрийн зорьсон юм нь хэрвээ бидэнд одоо яалч байхгүй сүнсний хөдөлж чадахгүй болсон, алхаж чадахгүй болсон саажилт байгаа бол тавих болтугай. Чөлөөлөх болтугай. Бидний өнөөдөр яг ийм хүсэлтэйгээр энд зорж ирсэн байгаа. Тийм учраас чөлөөлөлтийг бас хүсэж байна. Сүнс сэтгэл санааны хувьд. Хүн гэдэг амьтан чинь өөрөө 3 хэсгээс бүрдэл болж байгаа. Энийг 1-р Тесалоник номын 5:23 дээр хэлсэн байдаг шүү дээ. Би зүгээр утгаар нь хэлье. Энд 3 зүйлийг дурдж хэлдэг. Бие, сэтгэл, сүнс чинь гэж хэлдэг. Одоо бидний эзэн Есүс Христийг ирэхэд гин зэмгүй байх болтугай. Би хуучин орчуулгаас хэлж байна л да. Гин зэмгүй байх болтугай гэж хэлсэн байдаг. Тэгэхээр бидэнд бие байна, бидэнд сэтгэл байна, бидэнд сүнс байна. Тэгэхээр энэ бүгд дээрээ бид нар эдгэрч болно. Энэ бүгд дээрээ бид нар чөлөөлөгдөж болно. Аль нэгээр нь тушигдсан байгаа бол аль нэг нь тушигдахад нөгөөх нь бас болдог тал байгаа. Тийм болохоор энэ 3 хамааралтай. Тэгж бодоод бүгдээрээ явъя цаашаа. За тэгэхээр би энд Бурханы хайр гэдэг бид нар магтлаа л да сая Бурханы хайрын тухай магтлаа. Бурхан бол үнэхээр гайхамшигтай хайр болох Бурхан. Библийн за одоо та Библийн нэг ишлэлээр хэлээч гэх юм бол Бурхан бол хайр гэж хэлнэ. Ерөөсөө Библийн гол утга санаа нь бол Бурхан бол хайр. Ганцхан үгэн дээр хатгаж өгөөч гэвэл би хайр гэж хэлнэ. Хайр. Ерөөсөө Бурхан бол харилцаа. Харилцааны эзэн. Бидэнтэй харилцахын тулд л бүтээсэн. Биднийг өөрийнхөө хайрыг бидэнд амсуулахын тулд биднийг бүтээсэн. Өөрийнх нь хайрыг мэдрээд амсаад өөрт нь эргээд талархаад та бол хайр. Би танд хайртай гэж хэлээсэй гэж бүтээсэн. Бурханы анхны зорилго бол энэ байгаа. Одоо ч тавьж байгаа зорилго нь энэ байгаа. Тийм учраас Бурхан биднийг чи миний охин Содом цэрээ миний охин чи хаана байна гэж одоо ч гэсэн дуудаж байгаа. Чи хаана байна? Гэхдээ Адам дуудсан дуудлага энэ дуудлага бол Адам Ева хоёр одоо хуучин орчуулгаар бол Ева хаваах одоо шинэ стандарт Монгол орчуулгаар бол хаваах гэж дуудаж болно. Адам хаваах хоёрыг анх өөрийнх нь итгэмжгүй хандаад өөрийнх нь үгэнд дуулгуугүй загнаж хоригдсан хориг бүсийг алхаж давсны дараа дуудсан дуудлага. Адама чи хаана байна? Бурхан хараагүй биш ээ. Бурхан харсан. Бурхан мэдж байгаа. Уус айл хэдийний зүрхээ худалдаад муу ёрын сүнсэнд өөрийгөө худалдаад Бурханы үгэнд итгэлгүй дуулуургүй хандаад бугийн үгэнд итгээд тэр жимсийг авж идэхтэл Бурхан мэдж байгаа харж исэн. Гэхдээ Адама чи хаа байна гэж дуудсан. Энэ дуудлага бол чиний зүрх сэтгэл хаана явна гэсэн дуудлага. Чи хаашаа явчихва? Чиний оюун бодол, чиний зүрх сэтгэл чинь хаашаа явчих вэ? Чи яагаад надаас урвчва? Чи яагаад надаас хөндөрчва? Чи яагаад надаас нүрэ буруулчва? Гэсэн утгатай дуудлага байна. Чи хаа байна гэж дууддаг. Өнөөдөр ч гэсэн Бурханы үг биднийг чи хаана байна гэж дуудсаар байгаа. Хүн гэдэг амьтан чинь өөрийгөө хуурдаг байхгүй юу? Зөвхөн өстой Бурханыг одоо өөрөө бодохдоо бол Бурхан намайг харахгүй гэж зарим хүний хувьд бодоод гим нүгэлдээ бүр их живчгээрээ бүр тэгж боддог. Харин гим нүгэлд живчээгүй нэг хөнгөн дүү арай гайгүй шиг ойрхон дуу явж байгаа хүн бол Бурхан харж байгаа даа гэдэг эмээх сэтгэлтэй явдаг байгаа. Тэгвэл Адам чи хаа байна гэдэг тэр дуудлага өнөөдөр ч гэсэн охин минь ээ, хүү минь ээ чи хаана байна? Чиний зүрх сэтгэл хаана явж байна? Тэгээ хүн нэгэн тийм хүн учраас гэмтэй хүн учраас амархан хажуу тийшээ хазаа. Амархан замаа өөрчлөнө. Гуйж дайвахтаа их амархан хүний зүрх амар хуурамч. Тийм учраас бид нар өнөөдөр зүрхээ нэг нягтлыг шалгая. Тэгээ энэ дээр дуул ном бол тэр чигээр угаасаа Бурханы хайрын тухай дуулал Бурханы хайр учраас шийтгэх цагтаа шийтгэдэг, сахилгажуулдаг, алгадах цагтаа алгаддаг аав хүн шиг. Бас тэрвэрх цагтаа тэрвэрдэг аав шиг. Бид
Энэ хорвоогийн аав ээжигээ ямар ихээр одоо ойр дотн надад хайртай гэдгийг мэдэрдэг үлээ. Хайрын тэрвэртэн тэрвүүлж өссөн хүмүүс бол үнийг мэднэ. Эцэг эхийн хайрыг мэднэ штэ бид нар. Тэгвэл Бурханы хайр бол бүр тэрнээс ч илүү агуу. Тийм учраас Бурхан юу гэж хэлдэг вэ гэхээр дуулал номын одоо Давид хааны дуулсан дуулал бол тэр чигээрэл хайрыг дуулдаг л да. Тэгээд зүрх сэтгэлийн минь шалгаж өгөөч гэсэн утгатай хэсэг байдгийг. Дуулалын 139 энэ миний итгэж аврагдсан ишлэл юм байна. Тэгээ энэндээ би маш их дуртай. Тэгээ энэ хэсэг дээр юу гэж байдгүй гэхээр Бурхан сэтгэл зүрхийг минь шинжиж нэгтлаач. Бодол санааг минь шалгаж мэдээч. Мөхлийн санаа байгаа эсхийг үзэж өгөөч. Мөнхийн замаар намайг хөтлөн дагуулаач гэж хэлсэн байдаг. Бид мөнхийн замаас хазаагаад байдаг. Тэгээд Давид хаан үнийг мэддэг учраас Бурхан хайртай, Бурханы зүрх сэтгэлийн дагуух гайхамшигтай хайртай тэр Ишаан хүү Давид гэдэг хааны дуулсан дуулал. Яг өнөөдөр бидрийг чи яг энэ дуулалыг дуулаад хайгаад яваач гэж өнөөдөр хэлж байгаа юм шиг. Тэгээд бид өнөөдөр яг энэ цаг мөчид зүрхээ яг шалгуулъя Бурханаар. Бурхан тольдож байгаа. Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүч дэмжлэг болохоор Бурханы мэлмий хөвчин дэлхийд даяар хүндлэн уулдгүй хойш урагшаа ажиж байдгийн, тольдож байдгийн гэсэн ишлэл байгаа ш тавчин гэрэн дээр. Үнэхээр тольдож байгаа. Үнэхээр зүрх чинь хаана явнаа л гэж тольдож байгаа. Чиний зүрх хаана явна? Би бол мэдчихэв. Харин чи өөрөө өөрийнхөө зүрхийг мэдчихэв нэ. Чи өөрөө өөрийнхөө бодол санааг мэдчихэв нэ. Чи тольдооч. Чи надаар миний үгээр өнөөдөр шалгуулаач. Миний ариун сүнсний гэрлийг чи тусгаач. Чи харанхуйд байгаа бол гэрлээ тусгаач. Тэгээд чи ойлгооч гэд дууддаг. Ухаараач наашаа эргээч гэж дууддаг. За тэгж дуудаж байгаа дуудлагыг нь бид нар хүлээж авах ёстой маа. Тэгэхээр одоо өнөөдөр бид нар нэг сүнсний хувьч дээр, сэтгэл санааны хувьч дээр саажилтанд орсон юм гэж ямар юмыг саажилчих гэж хэлэх вэ гэхээр замаас нь хазаагаад явахынхаа хэрээр хүн улам морьягаад улам холддог. Бушуухан эргэжил Бурхан руугаа ирэхгүй юм бол холддог. Эргэж ирдэг арга нь юу вэ гэвэл Бурханаасаа за уучлаарай Бурхан минь би ингээд хүндирээд явчихжээ. Намайг та өөртөө нааж өгөөч, уйж өгөөч. Би тантай яг л зүйлттэй баймаар байна. 2 настай хүүхэд яг 1-2 настай эцэг эхээ гэж таньж мэдсэн хүүхэд эцэг эхээсээ холдохгүй, ялангуяа эхээсээ холдохгүй. Эхийгээ жаахан хажуу тийшээ болоход орилоо зуурдаг штеп. Хормойдоо зуураад уйлдаг. Яг тэрэн шиг биднийг Бурханыхаа эцгийнхээ хормоноос зуурч амьдраач гэж л дууддаг. Чи надаас зуурж амьдраач. Чи тэгэх юм бол алцахгүй гэж дууддаг. Энэ дуудлага бидэнд өгж байгаа. Тэгээд тэр саажилт нь юу вэ нү гэхээр хүндирээд явцсан үед улам холдсоор сүүлдээ залбирыг гэхэд үг нь аманд үг орж ирэхгүй. Цуглаандаа очие гэхэд хөл наашаа гიშгэхгүй. Хүч авахгүй. Ямар нэгэн юм шалтгаан гарна. Яаж игээ шалтгаан гарна. Одоо магтаа дуулъя гэхэд залбирыг гэхэд ам эвлэхгүй. Магтыг гэхээр хоолоонд ая орж ирэхгүй. Ийм болчихдог үе бас байдаг хүний амьдралд. Тэгвэл ийм үед би өөрийгөө юу гэж ойлгох вэ гэвэл би Бурхан аавынхаа хайраас хүндирчжээ. Хайр хүндирэх гэж байна, хайр хүрэх гэж байна. Хайр хүрнэ гэдэг бол аюултай. За хайр хүрнэ гэдгийг бид ялангуяа харилцаа одоо хайр сэтгэлийн харилцаа, гэр бүлийн харилцаанаас хайр хүрхийг мэдэрч болно. Гэр бүл өнөөдөр яагаад салдгийм бэ? Хайр хүндирдэг учраас, хүрдэг учраас. Яагаад хүндирдгийг, яагаад хүрдгийг гэвэл бие бинийгээ гомдоодог учраас. Бие биендээ үг хэлээрээ хатуу үг хэлдэг. Гомдоох, шархлуулах үг хэлдэг. Сэтгэл зүрхнээсээ доромж хандлага гаргадаг, дорд үздэг. Тийм учраас хайр хүрдэг, хүндирдэг, эхлээд хүндирдэг, дараа нь хүрдэг. Хүрсэн хайр эргээд халах нь дэндүү хэцүү. Тэгэл гэр бүл салдаг. Гэр бүлийн харилцаа за салдгүй маа гэхэд зовлонтой болдог. Бие бинийгээ ойлгож чадахгүй хайрлж Бурханы хэлснээр нэг бий болж эвийн цавуугаар наацын юм шиг наалдаж явах хоёр хүндирээ салчаад дордоогоод байна гэдэг чинь яаж айтайхан байх вэ? Яах ч арга байхгүй. Тийм учраас сүнсний хувьд саажилт гэж юу хэлээд байна вэ гэвэл бие биенийгээ гомдоосон явдал байна уу?
Тэгээ энэ гомдлын асуудал гэдэг юм бол ер нь хүний зүрх сэтгэлд бүр багаас суусан юм байх боломжтой. Уг үндсийг таслахгүй бол энэ хэцүү. Уг үндсийг таслахгүй л хэцүү. Зөвхөн өнгөцгөн маягаар өнөөдөр нэг жижигхэн өнгөлөн далдлалт хийж аргацаагаад бол нэмэргүй шарах байдаг. За тэр шарах нь ямар шарах байдгүй гэхээр бүр багаас эхийн хөвлөд олдож байхаас болсон шарах байж болно. Бүр багаас. Хүн өөрөө ч мэдэхгүй тэрийг. За ялангуяа манай монголчуудын хувьд бол Библигүй байсан ард түмэн. Бурхны үгийн суурь байхгүй. Тийм учраас мэдлэггүй. Мэдлэг дутснаас болж миний ард түмэн мөксөн гэж хуучин орчуулган дээр байдаг шин. Тэгэхээр үнэндээ мэдлэггүй ард түмэн, манай ард түмэн Библийн мэрэгэн ухааныг авч чадаагүй. Тийм учраас хүүхдээ ялангуяа эцэг их нь үр хүүхдээ гомдоох юм байдаг. Үр хүүхэд нь эцэг ихээ гомдоох юм байдаг. Хоорондоо бие биенээ гомдоох юм байдаг. За яаж гэхээр жишээ нь эхийн хөвлөд дөнгөж үр хөөрөл төдий байж байгаа хүүхэд. Зүрх нь ерөөсөө 2 сар хагастай байхдаа цохилж эхэлдэг гэж байгаа шүү дээ. 2 сар хагас биш ээ. Бүр 3-7 хоногтой гэдэг юм билээ. 2 сар хагас 3 сартайда баг бүр ингээд ихэд мэдэгдэхээр баг болж эхэлдэг. Бурханаас авцсан амин байж идэг. За тэгтэл эцэг их нь яадгүй гэхээр 2 охинтой айл байна гэж бодъё л да. 3 дахьыгаа хүү ахаа гэж гордож ижээ. Тэгсэн чинь охин дээр үед яхаа байхгүй одоо ультрасистем байхгүй харж чадахгүй байх үед төрхөөр нь л мэдэн шүү дээ. Төрөөл охин байна гэхэд охин юм уу гэж хэлсэн байхад хангалттай. За одоо бол хэвлээд байхад нь харч чинь. Тэгээ за танах нэг охинтой болж байгаа юм байна гэж хэлгээд хүү шин үү охин юм уу гэд дуалтцсан байхад гологдчихж байгаа тэр хүүхэд. Охин биш учраас гологдчихж, хүү биш учраас гологдчихж байгаа. Эсвэл хүүтэй айл охинтой болъё гэж хүссэн чинь хүү байвал тэр хүү гологдчихж байгаа. Тэр бяцхан жижигхэн үл ялах үл олдом тэр бяцхан зүрх нь шархтайгээд төрж байгаа. Тэр бяцхан зүрх шархтай төрөөд орилол хашгирал энэ дэлхийд орж ирэхдээ орилсон хашгирсан тэр нялх чигээр үлдэнэ. Тэгээд гологдлыг мэдэрнэ. Гологдлыг мэдэрсэн учраас өөрийгөө голно, өрөөл бусдыг голно. Тэгээд эцэст нь ганцаардал. Ерөөсөө л ганцаардал. Хинтээ ч эвлэрэхгүй, хинтээ ч таарахгүй анх гологдсон тэр шалтгаанаараа хүн болгоныг өөрийгөө голж байгаа гэж бодно. Энэ хүн намайг ингэж байна. Тэр хүн намайг тэгээд байна. Энэ инглээгээд яг өөр дээр нөгөө юмнуудыг ингэж татаж аваад нөгөө шархан ангалзаад яваа. Тэр зөв учир зүгээ олж чадаагүй учраас ангалзаад яваа учраас тэр ангархаа шархаа хөндөгдөөл байгаа шүү дээ. Ингээд харилцаан дээр асуудал үүсэж байгаа. Бурхантай харилцах харилцаа бид бүтээгч бурхантайгаа дээшээ харилцах харилцаанд дунд амьдрахаар бүтээгдсэн. Бид хажуу тийшээгээ хөндлөндөө бусад хүмүүстэй харилцах харилцаанд дунд байхаар бүтээгдсэн. Тэгвэл бурхантай ч учир зүгээ олж чадахгүй, бусадтай ч учир зүгээ олж чадахгүй. Тэгээд амьдрал нь жаргал биш, зовлон болж хувирдаг. Өөрөө зовлон болоод зогсохгүй, өөрөө л бусдыг зовлонд оруулдаг. Зөвхөн өөрөө зовоод байвал бас нэг өөр хэрэг. Өөрөө л бусдыг зовлонд учруулдаг. Яаж гэхээр гомдолтой шарахтай хүн шарах хүндрэлэхээр ёо гэж орилдог шин. Ёо гэж орилдог. Яг тэрнтэй адилхан. Би бас нэг юм гомдолд тээсэн хүн байсан учраас мэдж ярьж байгаа юм. Тэрний үг гэхээр би бас л ийм өөрөө олж авсан гомдол. Миний ээж аав бол арай тийм юм хийгээгүй л ах гэж бодож байгаа. Яасан гэхээр нөгөө эмээ өвөдөр өссөн би. Тэгээ эмээ өвөдөр өссөн нэг настайгаас эмээ өвөдөр өссөн ээж аав хоёр сумын төв даал башин одоо өвөөг их маллна. Тэгээ манай өвөө их дураараа хүн байсан л да. Тийм учраас энэ гал голомтон дээр гарсан охиноо би манайх өөрөө аавна гэд. Манай аавын аав ээж хоёр байхгүй юу? Гэхдээ хүүдээ нөгөө гэр барьж тусгаарлаагүй монголчууд ч эхлээд нэг хамтаа амьдарчдаг үе байсан. Тэгээд нөгөө би хамт байж хат тусгаарлаагүй байхад нь би төрсөн юм байна л да. Тэгээ намайг нэг нүс хүрж яхад аав ээж хоёрт маань гэр барьж тусгаарлаж өгтөө намайг аваад үлдсэн. Би тэрийг мэдэхгүй миний ээж аав намайг өвөө эмээд орхичоо явцсан гэдэг ойлголттой. 8 нас хүртлээр би тэр үед чинь 8 настай сургуульд ордог байсан. 8 нас хүртлээр өвөө эмээ дээрээ байгаад
Тэгээд нэг 8 настай аав ээжтэй сургуульд ирэхдээ дараагийн дүү, 2 дүү байсан. Миний ээж аав хоёр намайг ялгаж байна. Миний 2 дүүг бол арай өөрөөр үзээд байна гэдэг нэг тийм хартай сэтгэлтэй тийм гомдолт хийсээр явсан байна. Тэгээд гологдол мэдээд ингээд тэгээ явж исэн чинь яах вэ, нэг хүн чинь хөөрхийдээ хүн лимчэндээ миний ээж хамгийн сайн ээж байсан, миний ээж. Миний ээж шиг сайн хүн хорвоо дэлхий дээр байхгүй гэж би ухамсартаа бол мэддэг. Би өссөн цагаас ээжигээ мэддэг болсон цагаасаа хойш миний ээж шиг сайн хүн байхгүй, хаач байхгүй гэж мэддэг, ухамсартаа ойлгодог байсан. Тэгтээ ээж минь хөөрхий бас л нүгэлтэй хорвоо төрсөн л хүн юм чинь бас нэг алдаа гаргана штэ. Би тэргүү гомдлын шарах байж штэ. Ээж намайг 2 дүүгээс илүү 2 дүүг илүү хайрладаг, намайг хайрладаг учраас өвөөгийн дорхсон гэдэг бодолтой байгаад байгаа. Тийм учраас нэг хэлсэн үг нь миний зүрхэнд бүр ороод үлдсэн. Тэр үг нь юу байсан гэхээр яг одоо та нарт хэлэхэд бол жаахан эвгүүл зүйл л дээ. Манай аав ээж хоёр надад 7 дугаар ангид байхад маань баха нэг хатуу тийм нарийн цагаан эсгий цагаан ултай айгүй нарийн цагаан эсгий гутал авч өгсөн. Тэгээд тэр нь би богинохон шилвэтэй миний шилвэнд энэ өвдгөнд тулчаад тэгэлчээд ахгүй юу. Тэгтээ тэрийг ингээд нөгөө хаглаад эргүүлдэг ёс байдаг. Би уртдаа ингэж хэлээгүй, ээж аав хоёр тэрийг анзаараагүй. Нөгөө урт чигээр нь өмсөд нөгөө бие зас тэр хөдөөнийхэн чинь сууж бийдсэн штэ. Бие засахад нөгөөт чинь тулчаад нөгөө гутал чинь юунаас дээр байгаад байгаа чинь өвдөг бүтэн нуурахгүй. Тэгээ бие засахтаа гутал руугаа шээс үсрэгчдэг байж л дээ. Тэгээ гутал цагаан нарийн цагаан гутал чинь халтарлаа штэ. Тэгсэн чинь нэг өдөр ээж манай эмээтэй өөрийнх нь ээж эмээтэй ярьж агаад манад нэг бадгаах гарцсан гэж ярьж байгаа юм. Бадгаах гэдэг нь хөл муутай манай одоо өвөөгийн ах нь байсан. Одоо манай аав өвөө юм да. Тэгээ нөгөө хөл муутай учраас бийцсахта оцоож бийцсдэг. Тэгээ гутал руугаа шийчдэг байсан юм л. Тэгсэн чинь тэрийг би бадгаах гэж юм бол яасан юм бол гэж бодож исэн чинь хоорондоо ярьж исэн ярианаас нь ойлгоод гомдсон байгаа тэр нь намайг одоо миний ээж намайг доромжилж байна. Угаасаа надад хайргүй нь үнэн юм бэ. Намайг доромжилж байна гэд бүр гомдсон. Тэгтээ тэрийг тайлах арга замыг би мэдэхгүй. Миний ээж ч мэдэхгүй, би ээжтэй хэлэхгүй бас. Та яагаад намайг ингэж байгаа юм бэ гэж хэлэхгүй. Тэр үеийн монгол хүүхдүүд чинь ерөөсөө ээж аавдаа юм хэлэхгүй штэ. Нуугаад чимээгүй л явдаг. Тэгтээ дотроо шаналаад явдаг. Тэгээд би эзэн дээр ирснийхээ дараа бүр ээжигээ нас орсон. Би тэгээ мартцсан тэрийгээ. Бүр мартцсан. Тэгтээ би ямар үед уурладаг байсан бэ гэвэл миний уур хилэн аимшигтай их муухай уур хилэн хүн намайг дорд үзлээ, доромжиллаа гэж ойлгосон үедээ гардаг. Бүр дэлбэрч гардаг. Бүр дэлбэрсэрч гарна. Тэгээд тэр үедээ би айгүй муухай тийм одоо том насанд хүрсэн хүн гэхээргүй авир гаргадаг. Тийм байсан. Тэгээд ээжийг бүр өнгөрснөөс хойш нэг семинар суугаад тэгээд ариун сүнс надад ийм зүйлийг гэрэлтүүлж өгөөд чи тийм сайхан хороогийн сайхан ээжтэй чи гомдсон байна штэ гэдэг юмыг мэдэрсэн. Тэгээд тэнд ээжигээ би уйлж өстой аимшигтай их уйлсан. Яг л нэг өсвөр насны хүүхэд уйлж байгаа юм шиг байсан. Өсвөр насны хүүхэд яаж уйлдгийг, яаж гомдохоор яаж уйлдгийг тий? Яг тийм маягаар уйлж Бурхны өмнө нус нулимстайгаа хойлолдож тэгээд ээжийнхээ нас орсон ээжийнхээ сүнсэнд нь Бурхан минь та чадaltaй эзэн миний ээжийн сүнстэй намайг холбож өгөөч. Би ээжигээ уучлж байна. Би ээжигээ уучлахгүй явсаар өөд болгочихжээ. Би өөрийнхөө хорыг эргэн тойрондоо цацаад исэн юм байна. Намайг уучлаач гэж залбирж ийж чөлөөтэй болсон. Эхлээд энийг нөгөө надын семинарыг бүр хамтдаа үзсэн чинь видео хичээлээдий. Би тэр зан чанарын хүрээлэнд сурж байхдаа ерөөсөө видео хичээлийг зөвхөн захирлынхаа их нэртэй бас нэг өөр нэг орчуулагчтайгаа 3 эмэгтэй бид гуруулаа сууж байгаад үзчихсэн. Тэгээ нэг даалгавар нь та гэртээ хараад
хамгийн ойр дотны хүмүүсээс эхлээд ингэж жагсаагаад байгаарэ. Нэрийн жагсаагаад байгаарэ. Хамгийн ихэнд аав, ээж, ах, эгч, дүү, тэгэл эмээ, өвөө, найз, за тэгэл хин бэдгийн цаашгаа явна шүү дээ, тий. Ингээд жагсааж бичээд ариун сүнснээс гуугаад өөрийгөө ариун сүнсээр гэрэлтүүлж өгөөч. Би хаана миний саажилтын шалтгаан байгаа юм бэ? Хаана би хүлэгдчихэд байгаа юм? Хаана би гаццсан юм? Миний өсөлт хаана гацаад зогсцсон юм? Хүн чинь сэтгэл зүйн хувьд гацчихж байгаа. Бие махбод нь яг өсөд байгаа. Гэхдээ сэтгэл зүйн хувьд гаццсан. Сэтгэл хөдлөл нь бүр яг нөгөө хаана хэдэн наснда болсон тэн дээр гаццсан. Тэр нь бурхантай харилцах харилцаанд яаж цаад болоод байгаа юм. Тийм учраас залбир гэж хэлсэн. Тэгээд залбираад энэ зүйлийг хийчээд гэртээ ганцаараа залбирж энэ зүйлийг хийчээд тэгээд очиод нөгөө захирлынхаа их нэртэй хоёулаа хувьчилж өөрийнхөө юу болов гэдгээ ярихдаа би эхлээд ярихдаа би асгартал дахиад уйлсан. Дахиад ярьж чадахгүй уйлжсэн. Бүр ярьж чадахгүй хэмжээнд уйлж байгаа шүү дээ. Тийм их гомдол тээжсэн байгаа би дотроо. Тэгээд асгартал уйлж байгаад яриад тэгээд хоёулаа хамт залбираад тэгээд ерөөсөө тэрнээс хойш би энэ зүйлийг ярихдаа уйлдаггүй. Надад уйлах шалтгаан байхгүй болсон. Би чөлөөлөгдсөн байхгүй. Би саажилтаасаа тавигдсан. Босоод дэвсгэрээ аваад алах гэдэг тэр зүйл надад ирцэн. Би хэвтэрт байсан. Дэвсээд хэвтэрт хэдэн жил хэвтсэн тэр чи одоо би 40 хэдтэй л итгэсэн байхгүй юу? 94 он гэдэг чинь 41-тэй итгэсэн юм бэ. Би нэг 43 хүртлээр энийгээ тээж явсан юм шиг байгаа юм. 43 4 хүртлээр. Тийм хөгшин болтлоо дэвсгэр дээр хэвтсэн өвчтөе би тавигдсан юм аа. Би чөлөөлөгдсөн. Тийм учраас өнөөдөр би эрхчлөөтэй жигүүрээ дэлгээд нисгэд бэлэн байдаг. Бурхан намайг хаашаа дэвээд нис гэж би тийшээ нисгэд бэлэн. Тэр бол энэ Бурханы үгийн хүч. Энэ сайн мэдээний хүч. Энэгээр л би жигүүрлдэг. Сайн мэдээ бол миний жигүүр болсон өнөөдөр. Тийм учраас та хэдийгээ өнөөдөр босоод дэвсгэрээ алах гэдэг энэ зүйлийг бид Бурхан Есүс яг одоо энэ мөчид энд байна гэж бүгдээрээ төсөөлье. Яг одоо Есүс 2000-ны тэртээ Израилийн газар нутаг дээр өөрлөө өвчтөе зовлонтойгээд ирсэн хүн болгоныг босгож исэн тэр цаг үедээ тэр газар нутаг дээрээ ирсэн гэж бодъё. Тэгж төсөөлье бүгдээрээ. За Есүс энд над дээр иржээ. Над руу зориод ирсэн бэ. Есүс өөрийнхөө туслагч ариун сүнсийг миний зүрх рүү тусгаж байна. Есүс намайг үнэхээр чи над хүлэгдээд байгаа юмнасаа чөлөөлөгд гэж хүсэж байгаа юм байна. Надад ийм юм байгаа юм байна гэж ойлгоод махбодынх байж магадгүй. Сэтгэл санааны юм байж магадгүй. Сүнсний юм бол байна. Тэр бол мэдээж. За энэ зүйлээсээ чөлөөлөгд гэж байгаа юм байна гэж 1 минут яг ингээд залбираад төсөөлье. Бос дэвсгэрээ аваад алах гэж байна гэж ойлгоорой. Тэгэхээр эхлээд аавыгаа бодъё, ээжигээ бодъё. Хамгийн ойр дотны хүнээс гомдлоор тийш хүн. Холын хүнээс бол нэг авахгүй. Аавыгаа, ээжигээ, ах эгч дүү, ойрхон төрсөн хүмүүсээ найз нөхдөө хамгийн дотно гэсэн хүмүүсээсээ жагсаагаад хараад за энэ хүнтэй асуудал байсан уу? Энэ хүнтэй асуудал байна уу гэж бодъё. Тэгээд сэтгэл зүрхэн дотроо би уучлж юм гэж хэлье. За уучлал гэдэг бод хоёр талтай. Нэг нь би гомдсон өөрийнхөө шарахыг эдгэхээр уучлана. Нөгөөх нь бол гомдоосон бусдын шарахыг эдгэхийн тулд уучлал гуйна гэсэн хоёр талтай. За тэгээд бодоод 1 минут хүлээе. Тэгээд төгсгөл дээр нь би залбирая.
Хайрын бурхан аав минь. Таны чи хаа байна гэж дуудаж байгаа дуудлагыг бид сонсож байна. Есүс та яг одоо энд бидний дэргэд байгаа та биднийг ирсэн хүн болгоныг эдгээд гიშгээ энд эдгэрлийн үйлчлэлийг хийж гин гэж бид итгэж байна бурхан минь. Тийм ээ та бие махбод сэтгэл сүнс гурван талбар дээр нь та бүрэн эдгэрэл чөлөөлөлт өгдөг учраас тандаа талархъя. Тийм ээ охин минь би чамд хайртай гэж бурхан аав минь хүүгээ бидэнд илгээсэн учраас эзэн Есүс та энд одоо яг байгаа учраас та эдгэр гэж тушааж байгаа учраас та эдгэр гэж тушаагаад чи олон жил хүлээтэй саажилттай байсан юм байна. Одоо чиний гэмнүгэл хүн уучлах чадахгүй байсан гэмнүгэл уучлагдсан гэж та хэлээч эзэн минь. Тийм ээ та загалмаа дээр амиа тавихаар зовж тарчил цовдлогдож байхдаа аава энэ хүмүүсийг өршөөгөөч. Аава тэднийг өршөөгөөч. Тэд юу хийж байгаагаа мэдэхгүй байна гэж та хашгирсан таны цус биднийг хүчж байгаа учраас таны хашгирсан тэр хашгираа биднийг өмгөөлж байгаа учраас тэр хашгираа бидэнд хайрын дуу хоолойг хүчтэй сонсгож байгаа учраас бид хайртай аав минь тань руугаа ирлээ. Таны дууг сонсоод ирлээ. Та эдгэрлийг тушааж өгөөч. Та чөлөөлөлтийг хийж өгөөч. Та биднийг эрх чөлөөтэй дураараа хөөрөн жигүүрээ дэлгэн нисхийг зөвшөөрч өгөөч. Таны яв гэсэн үгийн дагуу явах бүх боломжийг хангаж өгөөч. Бидний сэтгэл зүрх бие махбодын эдгэрлэлээр дамжин бусад хүн үүнийг харж итгэхийн төлөө залбирж байна эзэн. Бид нар таныг л магтмаар байна. Таныг хүчтэй гэж алдаршуулмаар байна. Тийм учраас энэ гайхамшигтай эдгэрэл чөлөөлөлтийг зоригтой тунхаглахын тулд таны сайн гэрч байхыг зөвшөөрж өгөөч. Олон хүнийг зовлонтой хүнд ачаа дарамтаас нь та чөлөөлөхийн тулд энэ зүйлийг хийж өгөөч гэж гооч. Тийм ээ баярлалаа эзэн минь. Тэгээ та биднийга эдгээсэн талархъя. Бид эдгэрсэн гэж итгэж байна. Бид чөлөөлөгдсөн гэж итгэж байна. Бид таны хайрын уяанд уягдаж, таны хайраас зүүгдэж, таны яв гэсэн газар руу явж, таны хэл гэсэн үгийг хэлж, таны тусал гэсэн хүнд тусалж, үнэхээр энд танд үйлчлэхийг хүсэж байна. Та биднийг өөрийнхөө төлөөлөл болгоо орхисонд баярлалаа. Тантай хамт үйлчлэхийг зөвшөөрнө гэж эзэн Есүсийн нэрээр залбирлаа. Амен. За бурхан эзэн бидэнтэй ажилласан. Яаж яахгүй ажиллаж байгаа. Үргэлжлээд бас ажиллах болно. Бид чөлөөлөгдсөн. Тэгээд энэ дээр тэр Есүс гэдэг хоёул дээр нь бидний уншсан хоёр юун дээр хоёулын дээр нь Есүс гэдэг үг орж байгаа. Петр түүнд ингэж хэлж байгаа. Айна чамайг Есүс Христ эдгэж байна гэж хэлсэн. Тийм ээ. Сая бид залбирахад Есүс биднийг эдгээсэн гэж тунхаглая. Есүс биднийг эдгээсэн гэж тунхаглая. Ямар ч шарах байсан байж магадгүй. Эцэг эхээс авсан шарах одоо над шиг аав ээж минь намайг голоод орхицсан гэдэг шиг эцгийгээ мэдээгүй эхийгээ ч бас мэдээгүй хүн байж идэг хорвоо дээр тэгвэл эцэг минь намайг голж орхиогүй. Ээж минь намайг голсондоо салаагүй. Салсан гэр бүл бас байна шүү дээ. Аав минь намайг голсондоо салаагүй. Хэцүү амьдрал нь тийм болгосон гэж бодоход өөр болно. Тийм учраас ингэж Есүс Христ эдгээсэн гэж тунхаглая. Амаараа хэлдэ Есүс Христ намайг эдгээсэн. Амен. Есүс Христ намайг чөлөөлсөн. Би нисэх болно. Би Есүстэй хамт нисэх болно. Би Есүстэй хамт үйлчлэх болно. Амен. Есүсийн нэрээр. Амен. За, Есүс өөрөө хэлж байхдаа энд бас хэлж байгаа байхгүй юу? Тэгвэл газар дэлхий дээр гим нүглийг уучлах эрх мэдэл хүмүүн хүүд бий гэж хэлж байгаа юм. Гим нүглийг уучлах эрх мэдэл хүмүүн хүүд бий. Хүмүүн хүү гэж өөрийгөө нэрлэж байгаа. Хүнээс төрсөн учраас, майраас төрсөн учраас. Бурхны ариун сүнсээр майраас төрсөн учраас хүмүүн хүү гэж нэрлэжсэн. Тэгвэл гим нүглийг уучлах чадлага хүмүүн хүүд байгаа юм байна. Тэгвэл бид бүр Адам Явагийн үеэс Бурханаасаа нүүр буруулсан гмийн асуудалтай хүмүүс.
Угаасаа ихэс төрөхдөө гмийн асуудалтай төрдөг. Бурханаас нүүр буруулсан асуудалтай. Бурханыг сонсдгүй асуудалтай. Дээр нь зовлонтой хүн төрлөختөн гим нүгэлтэй хүн төрлөختний хорвоод амьдрахдаа бусдаас авсан шархтай төрдөг. Үргэлжлээд тэр шарх явсаар өнөөдөр дааж давахгүй том гим нүглийн асуудал болж Бурханаа голсон гим нүглийн асуудал болдог. Зүгээр л бид нар тэр байтугай айгүй хүнд хэцүү цаг итгэгч хүн тохиолдсон шүү дээ. Үхэл хагцал байж магадгүй, хүнд өвчин зовлон байж магадгүй. Тэгж явах үедээ Бурхан хаа байна гэж хэлсэн бол гим нүгэл болох талтай. Яг тэгвэл Бурхан үргэлж бид нартай хамт байдаг. Үеийн төгсгөл хүртэл би та нартай хамт байх болно гэж амлаад дэше одсон эзэн бид нартай хамт байгаа шүү дээ. Тэгэхэд хайчваа гэж хэлэх нь өөрөө буруу болж байгаа. Байгаа гэдэгт нь л итгэлтэй байх хэрэгтэй. Миний энэ зовлон энээс илүү хэцүү юмыг Есүс өөрөө туулсан шүү дээ. Есүс хамгийн хэцүү зүйл нь загалмаа дээр хадагдж байхад хэцүү байсан зүйл нь зовлон, махбодын зовлон байгаагүй. Хадаасаар хадуулсан зовлон байгаагүй. Бүр сахлаа зулгаалгаж үсээ үхтээлгэж байгаа юм шиг нүүрлөгөө нулимуулсан ч бас зовлон байгаагүй. Хамгийн хэцүү зовлон хайртай эцгээсээ хэсэг хугацаанд хатсан зовлон байсан. Хатслын зовлон. Хизээч эцгээсээ хөндөрж үзээгүй Есүс бидний гин нүглийг нуруунда үүрж загалмаа дээр хадагдахдаа эцгээсээ түр салсан юм аа. Түр салсан. Яагаад 3 цагийн турш харанхуй нүмерсэн бэ энэ дэлхийг? Бидний нүгэл тийм л их харанхуй байсан учраас. Тийм харанхуйг Есүс өөр дээрээ авсан учраас хамгийн хүнд зовлон Бурхан эцгээсээ түр зурч гисэн салах зовлон байсан. Ам тавих зовлон гэдэг нь эцгээс салах зовлон байсан. Бид ч гэсэн яг ийм байдлаар салсан хүмүүс. Харин Есүсийн амиар бид нар эргээд Бурхан эзэнтэйгээ холбогдож байгаа маа. Эргээд Бурхан Аавтайгаа тэврүүлээд уулзах боломжтой болж байгаа. Хүршгүй хол байсан ангал нийлж байгаа юм. Энэ дэлхийгээс Бурханы улс Тэнгэрийн орон хүртлэх зай эвлэрж байгаа. Бид хүрийгээд хичнээн зүтгэж хүрэхгүй тэр зай ангал Есүсийн амиар дамжаад тасарсан амиар дамжаад цагаадд чөлөөлөгдөөд амилж босч ирсэн амиар нь дамжаад холбогдчихж байгаа. Тийм учраас Есүс өөрийгөө би бол зам, үнэн, ам гэж хэлсэн юм аа. Бид өнөөдөр амиар дамжин Бурхан Аавда тэврүүлж байгаа тийм их хувь тавилан хүртсэн хүмүүс. Толгой өвдөд өнөөдөр тиймхэн байна уу? Ааваа миний толгой өвдөд байна гэд хүүхд гүйжирээд миний толгой өвдөд байна гэхээр ээж аав нь нэг ямар нэг арга хэмжээ авдаг шүү дээ. Тийм ээ? За гайгүй шиг юм нь бол тэврээд миний хүү зүгээрээ гэж хэлдэг. А итгэгч хүмүүс бол за ял залбирая миний хүү Есүс итгэнэ гэж залбирдаг. Тэгвэл тийм тэврүүлэх аавтайгаа тэврүүлж чадах боломжтой болсон. Би Библиэс яг хуучин орчуулгаас цээжилж ирснээс хэлж байна. Хөхүүл хүүхдээ хүн хүүхдээ мартаж чадах уу гэж асуудаг Бурхан. Хөхүүл хүүхдээ хүн хүүхдээ мартаж чадах уу? Тэр мартдгиймаа гэхэд би чамайг мартахгүй гэж хэлсэн. Би чамайг орхихгүй гэж хэлсэн. Хөхүүл хүүхдээ их хүүхдээ нэрээ орхихгүй шүү. Тэгвэл тэр бас нүгэлт хүндний амьдралаар амьдарч байгаа юм чим орхиж магадгүй, мартаж магадгүй, харин би чамайг мартахгүй, би чамайг орхихгүй гэсэн. Тийм л хайр биднийг тэрвэрж байгаа. Тийм учраас Бурханы хайр бол биднийг үргэлж дуудаж байдаг хайр. Хазаах юм бол дууддаг, унах юм бол босгодог, буруутах юм бол сахилгажуулдаг, эргээд хайраараа тэрвэрдэг аавын зүрх сэтгэл биднэрт байгаамаа. Тэр зүрх сэтгэлээр тэврүүлж сурыг бүгдээр аав руугаа очиж сурыг. Хаана байна гэдэг дууг нь сонсож сурыг, гимшиж сурыг, жинхэнэ гимшил. Энэ гимшил бол жинхэнэ гимшил. Харуусал биш. Харуусал бол ингээд эргэлдээл. Би яах гэж тэглээ дээ, би яагаад ийм юм хийлээ дээ, тэгээгүй үлч тэхгүй байсан, ингээгүй үлч ингэхгүй байсан гэдэг ийм эргүүлэг. Энэ бол гимшил биш. Энд өөрчлөлт байхгүй. Харин жинхэнэ гимшил бол 180 градус эргэдэг гимшил.
Би буруу явчихжээ. Миний энэ одоо хийсэн зүйл маань би дотны андыгаа гомдоочжээ. Би буруу үг хэлээд гомдоодсон байна. Би найз руугаа явъя, уучлахгүй. За намайг өршөөгөөрэй гэж өстой хүлдэн сөхрөөд уучлах хэмжээнд өөрийнхөө зүрхийг бэлдэж аваад би чамайг уучлж байна. Би чамайг гомдоочиж би уучлалаа гэж хэлж болно. А эсвэл гомдцсон яваад байгаа юм бол би чамд ингэж гомдцсон байсан. Одоо чамайг уучлалаа гэж хэлж байгаа. Тэгээд эвлэрнэ. Хүүхэд бүр андашгүй штэ. Би ингээл харж идгийг манай баяргийн чинь 4 хүүхэд жоохон байх үед хүүхдлийн босоо энэ хоорондоо бие биентэйгээ асуудал гарна штэ. Уйлан чарлан энэ тэгээд энэ тэр тэгээд энэ гин. Тэгэхээр за чиний бурууг нь мэдж байгаа гоо за чи ахаасаа уучлахгүй, дүүгээсээ уучлахгүй гэхээр дургу. Айгу дургу хэцүү штэ тэр чинь. Хийх хэцүү зүйл байхгүй юу? Хиймэргүй байдаг. Тэгтэл аргадаж ятгах байгаа за чи ахаасаа дүүгээсээ уучлахгүйгээд тэвэр гихтэй зэрэг дуртай дургу очтгийг. Айгу дургу ийм царайлаад, айгу муухай царайлаад очино. Тэгжээснэ тэвэр гэхээр тэврээд тэгснээ мяралцтал инээгээд тэврээсээ салдаг. Энэ бол ерөөсөө бүр тодорхой жишээ байхгүй юу? Тэр зүйлийг хийх ёстой гэж хэлсэн зүйлийг хийхэд бурхан ерөөсөө шууд газар дээр нь чөлөөлчдөг. Тэгээ хүүхэд баярлаад инээгээд уйлж исэн уйлмастай нүдэрээ инээгээд тоглоо явчихдаг. Тэгээ энэ яг бидний бурханы өмнө байгаа байдлын илрэл юм аа. Бид ч гэсэн адилхан бурханыхаа өмнө хүүхэд штэ. Яг л хүүхэд 180 градус эргэсэн өөрчлөлттэй амьдралаар амьдрах нь өөрөө бурханы хүсэж байгаа гэмшил. Бурханы хүсэж байгаа гэмшлэр бид нар гэмших хэрэгтэй. Чи хаана байна гэж дуудаж яхад л чиний зүрх сэтгэл хаана байна гэж байгаа юм байна. Би зүрхээ шалгая, бодол санаагаа шалгая, би хандлагаа шалгая. Хин нэгэнд миний эсрэг ямар нэгэн зүйл байгаа юм уу? Тэгвэл тэрийг саная. Библиэлд хэлсэн байдаг шүү дээ. Чи хэрвээ чи тахил өргөх гээд явж байгаа юм бол өргөл тахилаа өргөхөөс өмнө чиний эсрэг ах дүүд чинь ямар нэг юм байгааг мэдж байгаа бол тахилаа тэнд нь тавьчаад тахил өргөхөөс өмнө тавьчаад тэр ах дүү рүүгээ очиод эвлэр гэж хэлсэн байдаг. Бурхан юуг таалдаг вэ гэвэл гимшсэн эмтэрсэн зүрх сэтгэлийг таалдаг болохоос өргөл тахилыг таалдаг юм шээ. Угаасаа хуучин гэрээс эхлээд хэлсэн. Өргөл тахил гэдэг чинь өнөөдөр юу вэ гэвэл магтаал хүндлэл байгаа. Бидний энд ирээд үг сонсож байгаа маань байгаа. Өглөө чимээгүй цагаа хийгээд бурханы өмнө сууж байгаа маань байгаа. Бидний орой залбираа сууж байгаа маань байгаа. Бурханаа сансан үедээ бурхан дуугаа очиод дуудаж байгаа маань байгаа. Гэхдээ тэр бол өргөл тахил гэж өнөөдрийнхэр тооцогдож болно. Бид хой наалаад өргөд ахгүй, хуц бухны цус цацахгүй өнөөдөр Есүсийн цус нэгэнт бидний төлөө цацагдсан юм чинь ямар хэрэгтэй. Харин бидний өргөл тахил бол бидний чин сэтгэл, бидний бурханыг гэж байгаа хайрлаж байгаа тэр чин сэтгэл. Бурхан минь надад хайртай шүү. Тэгвэл би бас бурхандаа хайртай гэж байгаа сэтгэл. Тэгвэл чи хайраа илчлэх гээд байгаа юм бол чи эхлээд тэр хажууд иргэд байгаа ах дүүсээ, хажууд иргэд байгаа найз нөхдөө, аав ээжигээ үр хүүхдээ тэгээ эвлэрчгээ. Тэгж жагаад над руу хүрээд ир гэж байгаа. Ийм л зүйл байгаа. Бурхан ийм гэмшлийг биднээс хүсдэг. Тэгэхээр би өнөөдөр энэ ярьж байгаа зүйлээрээ бурханы хайр биднийг үргэлж дуудчихэд юм аа. Хаана байна гэд дууддгийг дуудах үед нь сонсдог байя гэдэг нэгдүгээр уриалга нь байгаа юм. Бурханыхаа дуу хоолойг сонсдог байя. А хоёр дахь нь болохоор дууг нь сонсоод дуулууртаа дагая гэдэг нэг гол санаа хэлмээр байгаа юм. Дууг нь дагаад сонсож байгаа юм бол сонссон дууг нь дагая. Хүний зүрх сэтгэл хуурамч учраас сонсоод байгаа хэрнээ зөрүүдлээд идэг тал бий. Яагаад гэвэл энэ хэцүү байдаг учраас. Уучлах нь аль аль нь хэцүү байдаг учраас. Аль аль нь хэцүү. Уучлуулахын тулд хүн очиж хормой дэвсэж хошуу цорвоож гуйх хэрэгтэй болдог. Энийгээ би дорд орж ийн, би бууж өгж ийн гэж боддог. Би бууж өгөхгүй гэж боддог. Энэ хүний зүрх. Бууж өгөхгүй гэж боддог нь хүний зүрх. Бид хүнийхэр бодоод байвал ялалт бид нарт ирэхгүй. А бид бурханыхаар бодох ёстой. Бурханыхаар чи бууж өгтөө ялдаг гэдэг онол байгаа шүү дээ. Чи хизээ бууж өгж байгаа тэр үед чи ялж байгаа шүү. Би хошуу цорвоож гуугаад хормой дэвсээ суухдаа би энд ялалт өөрийгөө ялах ялалт ирж байгаа. Бардам зангаа ялах ялалт. Бурхан миний бардам занг ялах гээд байгаа юм. Чи бардам байна. Би бардам хүнийг дардаг, даруй хүнийг өргөмжилдэг гэж угаасаа хэлсэн шүү дээ өөрөө. Тийм учраас миний хүчийг бардам байна. Чи нэг даруусчих.
Чи очиод хошуу царваагад хормоод ирсэд уучлахгүй. Чи аргад, чи талцаас, чи бэлэг бариад очив. Уучлуулах нэг анхан шатны алхам бол гомдоосон, намайг гомдоосон гэж бодож байгаа хүн лүүгээ аргадаж очих. Нэг Библийн нэг ишлэл байт юм да. Жаахан ойлгомжгүй. Өөрт нь хийсэн хахиул одоо хүнийг наашлуулдаг юм а гэсэн хахиул гэдгээр орчуулагдсан хуучин орчуулга байдгийг. Тэр нь юу гэвэл хэрвээ би хүнтэй асуудалтай болсон бол гэсэн утга байна. Тэр нь бол сайн одоо энэ манай Монгол дэлгэрээд байгаа шиг одоо тийм хахиул биш л дээ. Би нэг тендер ялах гээд байгаа юм. Би чамд тендерийнхээ хувьас 10% өгчий. Энэ тендерийг надад даваад өг гэж байгаа бол хахиул. Энэ хүн шүүхэд уг нь би буруу юм хийсэн. Гэхдээ би энэ өөрөө буруутан болмооргүй байна. Оронд нь харин энэ буруут биш хүнийг буруутан болгочихъя гэд мөнгө өгөөд хахиултж байгаа бол бузар нүгэл пепү зайл тэр бол бидэнд байх бол аргагүй. Гэхдээ нэг тэр яриад байгаа хахиул нь ямар юмыг яриад байгаа юм гэхээр хахиул биш бэлэг. Яаков яадаг үлээ? Исавтай айхтар хорсол гомдлын асуудалтай явсан шүү дээ. Төрс ахтайгаа ихэртэйгээ. Тэрнээс болоод хэдэн жил ээжтэйгээ уулзаагүй, хайртай ээжтэйгээ уулзаагүй зовдөг үлээ. Өчнөө олон жил бүр айл гэр болоод, үр хүүхэдтэй болоод, мал сүрэгтэй болоод буцаж ирэхэд ээж нас орсон байдаг шүү дээ. Энэ ийм л хортой асуудал. Энэ бол хортой асуудал. Тэгээд буцаж ирэхдээ маш их айдастай байсан учраас Яаков яадаг. Урд нь ингээл дараалуулж хүмүүсээ гаргаад хамгийн сүүлд нь тэр хоёр хайртай хүний зүрхний хуурамчийг айгүй харуулж байгаа байхгүй юу? Хамгийн хайртайнуудаа хамгийн ард нь оруулж байгаа. Хамгийн түрүүнд нь хоёр шивгчин зарцаа оруулж байгаа шүү дээ үр хүүхдийн. Эндээс бид нар хүний зүрх сэтгэлийн ямар залтай, ямар хуурамч юм бэ гэдгийг харж болдог. Би ч гэсэн Яаковтай адилхан гэж бид нар харах хэрэгтэй өөрийгөө. Надад ийм залмихын асуудал байна уу гэж шалгаж явах хэрэгтэй үе. Тэгээд одоо өөрийнхөө малчтаас явуулаад за манай ах хүрээд ирэхдээ зэрэг энэ их мал сүрэг чи юу юм бэ гэж асуувал таны дүү Яаков таны зарц Яаков гэж хэлдэг. Дүүч гэдэг. Таны зарц Яаковаас танд өгж байгаа бэлэг юм а гэж хэлгэж байгаа. Тэгээ энэ бол нэг бодлын хүний нэг арга зайл юм шиг байгаа боловч Бурханаас бидэнд өгж байгаа эвлэрэх арга. Хэрвээ энэ хүнд би буруу юм хийсэн гэж үзэж байгаа юм бол ялангуяа хөрөнгөөр ч юм уу бие махбодоор хохирол учруулсан гэж үзэж байгаа юм бол би аргатахаас өөр арга байхгүй. Тэгээ аргад тэгээд эхлээд тэр суурай тавь тэгээд уучлаагүй. Ийм зүйл байна. Тэгээд уучлахуухад айгүй хэцүү байдаг нэг юмнууд жишээнүүд та нарч байгаа да. Ам эвлэрдэггүй шүү дээ уучлахгүй гэхээр дорд орохгүй байдаг. Айгүй хэцүү. Ялангуяа гэр бүлийн хоёр дээр айгүй харагддаг шүү дээ. Хоёулаа бие биендээ бууж өгмөөргүй байдаг. Тэгээд хоёулаа бууж өгмөөргүй байгаа учраас хоёулаа л гайбад чамайг дуурахаас нааш би дуурахгүй шүү гэсэн байдалтай. Чи их л дуурах ёстой. Би буруугүй юм чинь. Би л их л дуурахгүй шүү гэж хоёулаа их л дуурахгүй гэж дууга хураачна. Тэгээд угаасаа хоёулаа нэг өрөөнд амьдраад байгаа хэрнээ айл хэдийнэ хан бариад тусгаарлцдаг. Тэгээд дуурахгүй байгаа чи юу гэсэн үг гэвэл чи надад хэрэггүй учраас би чамтай угаасаа ярихгүй гэсэн хандлага байхгүй. Чи надад хэрэггүй би чамгүй байж чадна штэ гэсэн хандлага. Тийм учраас ялангуяа гэр бүлийн хоёр дээр бол бууж өгтөж тунж дургүй дээ. За энэ дээр бол одоо дасгал хийгээд авах хэрэгтэй. Алдаа гаргангуудаа л уучлаарай. Миний одоо чамайг одоо доромж хандаж чи юу хийж чаддгийг гэж хандлага гаргасан миний буруу. Намайг уучлаарай гэж хэлж сурах хэрэгтэй байна. Би сая чамайг өөдгөө за одоо юм янз янзаар хэлчихсэн шүү дээ. Чи юм уу тэнэг чи чинь угаасаа усан толгой штэ ч гэдэг юм уу. Өөрөө өөрөөр хүн хэлнэ шүү дээ янз бүрийн. За би чамайг тэнэг гэж хэлсэн миний буруу. Би буруу хэлсэн бэ. Намайг уучлаач. Яг тэр хийсэн үйлдэл, гаргасан хандлага, бодсон бодлыг бол харин би та нарт бодлоо хэлээдэй гэж арай хэлэхгүй. Бодлыг Бурхны өмнө л хэлчихээрэй. За би нөхрийнхээ талаар айгүй буруу, би эхнэрхээ талаар муухай бодлоо намайг уучлаарай. Бурхан цэвэрлээрээ пүү Есүсийн нэрээр цэвэрлгээд хэлчих. Өөрт нь хэлвэл харин дордсон нуухыг авах гээд нүдийн сохлно гэдэг юм болж магадгүй шүү. Тийм учраас тэр бодлыг бол хэлээд авах хэрэггүй. Зүгээр харин яалч авахгүй илэрхий өөрт нь мэдэгдэж амаараа дуурсан, хандлагаараа үзүүлсэн
сэтлэрээ мэдгдсэн юм байгаа бол эсвэл үйл хөдлөлөөрөө хийсэн бол одоо хүн эмэгтэйчүүд уурлахаар аяг тавгаа шидэлдэг шүү дээ. Чанга тас нис хийлгээл цохоол тэр чинь одоо үйлдэл хийчихэж байгаа шүү дээ. Тийм учраас одоо би сая чамд уурлаад аяг тавгаа чанга шидсэн миний буруу гэж л хэлэх л ёстой. Яг ингэж жинхэнэ уучлал, жинхэнэ одоо бурууга хүлээж байгаа гэмшил болдог. Тийм учраас бүгдээрээ өөрийгөө даруй байдалд сургая. Тэгээд би нэг даруй байхын түрүү нэг жишээ ярьсан. Дахиад нэг жишээ ярив. Манай хүн чинь бас нэлээ өөрийнхөө зөв гэж үзэж байгаа юм дээр их хатуу зогсдог хүн байсан. Ялангуяа одоо энэ шудраг шандсан юм дээр бол аюу дургу. Тэгээд заал нэг газрын гадаадын байгууллагын төрийн бус байгууллагын нэг танхимыг бид нар цуглаандаа түрээсэлдэг байсан. Тэгээд түрээсээ яг цагт нь өгнө. Өстө хожигдуулахгүй. Яг цагт нь ингээд өгдөг. Тэгсэн чинь тэр түрээслэгч байгууллагын маань ягтал нь андуурчилдээ өрхий тэнд 3 цуглаан ордог байсан араас. Түрээслэгч талын ягтлан андуураад торгуул тавьчих манад. Цагтаа яа юун торгуул үгээд өрөөнд нь яваад орсон чинь танах цагтаа өгөөгүй учраас гэд. Өгдөггүй учраас гэд. Тэгэхээр нь уур нь хүрээд нөгөө шудраг хүн чинь манах тэгж яривал цагтаа өгдөг. Чи өстой сайхан мэдээрээ гараа ингэсэн байгаа. Чи сайхан мэдээрээ гэчээд гараа явцсан байгаа. Тэгээ сайхан мэдээрээ гэхээр нь сайхан мэдээрээ гэд гайхахаар чи сайхан мэдээрээ гэчээд гараа явцсан. Тэгээд дараа нь буруу гэдгээ өөрөө ойлгоод очиж уучлахад айгүй хэцүү байгаад хөлөмж тийшээ зүглэхгүй байгаад харин би хажууд нь байсан болохоор чи яг буруу байсан чи хэрвээ тэгж хэлсэн бол айгүй доромжилсан биш үү тэр хүнийг болохгүй штэ чи очиод зүгээр л уучраа хэлэхгүй манах төлдөг штэ чи андуурсан байна. Тэгтээ миний сайхан мэдэрээ гэдэг нь буруу гэд чи энэ үгийг мэдэж аваарай гэж хэлсэн гэсэн. Чи энэ үгний утгыг мэдэж аваарай гэд. Тэр чи нөгөө хүн сайхан мэдэрээ гэхээр гадны хүн сайн сураад монгол хэл сураад мэдэхгүй л байгаа штэ. Тэгээд очиод за айгүй дургүй явсан. Тэгэл би явъя гэж шатгасаар хагаад аваад явсан. Чи болохгүй чи заавал эвлэрэх хэрэгтэй гэв. Тэгээд үүдэн дээр нь очиод түтгэлзээд харин за ороо ямар ч байсан ор гэж хагаад оруулчихгүй юу. Тэгсэн чи яваад орсон чи нөгөөдг нь харангуудаа өөдөөс нь сарвагаад гүйсэн гинэ нөгөө хүн. Тэгсэн нөгөө хүн бас гимшсэн байна. Тэр сайхан мэдэрээ гэдгийг ойлгосон л ах л та. Өөрөө буруу юм хийснээ бас ойлгосон юм шиг байна. Тэгээд хоёулаа өөдөөсөө гүгээд анхан бол өөрөө би худлаа юмд айгүй дурггүй. Би угаасаа очимооргүй байна. Би яах юм би тэгж хэлмээргүй байна гэдсэн байхгүй. Би хуурамч худлаа тэрж худлаа уучлах гоохыг би зөвшөөрөхгүй гэсэн. Гэхдээ чи зүгээр л нэг ороотох гэдээ оруулсан чинь очиод хоёулаа өөдөөс нь гүөхтэй жинкнэрээ тэрврээд тэгээ нөгөө хүн нь уучлаарай гэсэн чинь мань хүн бас уучлаарай гэж сэтгэлээсээ хэлээд гимшлээ одоо үнэн сэтгэлээсээ илэрхийлсэн байдаг. Тэгээ энэ мэтэр их сонин жишээ байдгийг хүчээр ч гэсэн өөрийгөө алавдчихвал зүгээр юм шиг санагддгийг. Яг уу эхэндээ айгүй хэцүү санагдсан ч гэсэн амаараа сайн дасгал хийж ягаад өөрөө сайн хэлж үзэж ягаад за би очиод юу гэж хэлэх вүлээ. За би ингэж хэлнэ гэж бэлдэж ягаад хэлэх юм бол Есүсийн нөгөө жинхэнэ ивэл гэдэг юм хайр хишиг хайр ивэл гэдэг юм чинь тэр үед л бууж ирдэг. Тэр үед л бууж ирнэ. Ивэл буухгүй бол би бас жинхнээсээ гуйж чадахгүй шүү дээ. Ивэлэр хийгдэх ёстой юм байгаа юм чинь. Тийм учраас Библиэлд юу гэж хэлсэн бэ гэвэл Еврей номын 12:15 дээр хэлсэн байгаа. Бүх хүнтэй эвтэй байхыг хичээ гэж хэлсэн байдаг. Бүх хүнтэй эвтэй байхыг хичээ. Ерөөсөө Библи маань бидний харилцааны л асуудал байгаа даа шүү. Бурхантайгаа харилцах харилцаан дээр бас хажууд тийшээ харилцах харилцаа. Бүх хүнтэй эвтэй байна. Би бүх хүнтэй эвтэй байж чадвал би бас бурхантайгаа эвтэй байж чадна. Нөгөө талаасаа би бурхантайгаа эвтэй байж чадвал бусад хүнтэйгээ бас эвтэй байж чадна. Ерөөсөө энэ хоёр харилцаа чи хоёулаа ингээл дээш хөндлөнгөс дээшийг ингээл харилцан явж явах хэвээр ийм харилцаа байгаад байгаа. Тэгээ энэ дээр бүх хүнтэй эвтэй байхыг хичээ гэдэг нь маш чухал юмыг бидэнд сургаад байгаа. Тэгээ ариуслыг сахин мөрд ариуслгүйгээр хинч эзнийг харж чадахгүй гэж хэлсэн. Харж чадахгүй. Эзэн чамд харагдахгүй шүү гэдэг юм. Ариусл гэдэг юм чинь би ариун учраас та нар ариун бай гэдэг тэр зүйл. Энэ бол бидний зан чанарын асуудал. Ёс суртахууны асуудал. Бусад хүнтэй миний харилцаж байгаа асуудал байгаа байхгүй. Ерөөсөө л ёс суртахуун гэдэг маань бусад хүнд миний үзүүлэх ариун шин загварын сайн зөв муу юу гэдэг юмыг л хэлээд байгаа шүү дээ. Тийм учраас ариусл гэж энийг хэлж байна. Тэгээ юу гэж хэлдгийг гэхээр цаашаага бүр чухалчлаад биднэрт хэлсэн нэг зүйл нь та нарын хэн нэг чинь бурхны хайр ивэлээс хоцрох вэ гэж хэлсэн байна. Та нарын хэн нэг чинь бурхны хайр ивэлээс хоцрох вэ. Тэр хайр ивэл бид нар дээр ирэхгүй.
Би ивэгээрээ бурхан минь, өрөөгөөрөө бурхан минь, халамжлаараа бурхан минь, туслаараа бурхан минь гэж залбирахтаа сайн штэ бид нар. Ивэгээрээ. Гэхдээ харин ивэл нь ямар үед ивэгдэхгүй болчих вэ гэвэл бүх хүнтэй эвтэй байж чадахгүй бол асуудал байгаад байгаа бол ивэл над дээр ирэхгүй. Тэгээд тэр ивэлийг авахын тулд, тэр ивэлээс хоцрохгүй тулд бид нар болгоомжтой байх хэрэгтэй. Тэгээд ямар нэгэн гашуун үндэс бүхий ургамал мэт болж гэж хэлж байгаа юм. Яг одоо тэр уучлж чадахгүй байгаа хүний хэлээд байгаа юм. Уучлж чадахгүй байгаа хүн. Гомдсон, хорсолт хийсэн хүний хэлж байгаа. Ямар нэгэн гашуун үндэс бүхий ургамал мэт болж бусдад төвөг учруулан олон хүнийг бузралхъя гэж сануулсан. Хортой үндэс. Тэр гашуун одоо тэр хорслын гашуурл гэдэг чинь дотроос өөрийг хордуулдаг. Хотоодны шарх хаанаас үүсдэг? Хорслоос. Хорсол тэгээд яваад хахад дааврын булчирхай чинь хорслын одоо тийм гашуун одоо хортой нөө шарх үүсгэж хэмжээний даавар ялгаруулдаг. Тэгээд хотоодны шархнаас хортавдар үүсэх боломжтой. Улаан хоолой хортавдар, хотоодны хортавдар. Дааврын хурцлд оруулах хэмжээний бие махбод тийм зүйлийг би дотроо хийж байгаа. Би тэгж өөрийгөө хордуулж яах юм? Зөвхөн өөрийгөө хордуулаад зогсохгүй яана гэж юм Библиэлд бусдад саад төвөг болоод бусад хүнийг хордуулчихъя, бузралчихъя гэж хэлсэн. Яа тэгэхээр ийм гомдолтой хүн түрүүн би хэлсэн шүү дээ, тий? Асуудал бүх хүнтэй асуудал үүснэ. Ерөөс ингээл харилцан хүн болгонтэй асуудал үүснэ. Яа тэгвэл надад тэр гашуун хорн яваад шүү дээ. Өөрийгөө хордуулна, өрөөл бусдыг хордуулна. Тэгээд яадгүй гэхээр одоо сүрэл рүү дагуулах тийм хэмжээний зүйлийг өгчөж байгаа. Тэгэх юм бол би бурхантай сүнсэндээ бас асуудал үүсээд бурхантай харилцаж чадахгүй хаалт тавьчихж байгаа өөртөө ингэ том хаалт. Тэгээ нөгөө ам эвлэрэхгүй, залбираад нэмэргүй яваад идэх чинь тэр. Тийм учраас энэ зүйлийг даруйхан хийж авахгүй л энэ маань бидний өөрийг хордуулдаг юм байна, бусдыг хордуулдаг юм байна, бусад хүмүүсийг бас хэцүүдүүлдэг юм байна. Ажил амьдрал дээр ч гэсэн үр дүн гарахгүй. Ажилд орё. Зарим хүн тэгдэг шүү дээ. Нэг ажилд ороод гарчдаг, дахиад нэг ажилд ороод гарчдаг. Тэгээ тэр ажил дээр нь өөрийнх нь эсрэг нэг хүн байсан байдаг. Тэр ёстой амар хэцүү. Би ажиллаж чадахгүй тийм үү ёстой амар байсан би тэгэд гарцсан. Дахиад нэг байгууллага дээр очив. Тэр амар хэцүү. Тэр хүнтэй би ажиллаж чадахгүй гэдэг. Гэхдээ асуудал нь өөрт нь яваад байдаг. Юу гэвэл бурхан өөрийг нь засахын тулд өөрт нь нэг тийм хүн өгöd байгаа. Тэрийг ялж сурах юм бол тэр хүн зан чанарын гайхалтай асуудлаа цэвэрлээд, сүнсний асуудлаа цэвэрлээд чөлөөлөгдөх боломжтой байгаа юм. За энэ зүйлийг хийгээсэй л гэж бид нэг ивэлээс битээ хоцроорой. Бурханы ивэлд ор яваарай. Ивэлээр уучлуулаарай. Ивэлээр л өөрөө уучлаарай. Энэ зүйлийг бурхан хийж өгөхөөс биш хүн өөрөө болж чадахгүй шүү гэдгийг бид нарт хэлдэг. За энэ замаар бид нар бурханы үгэнд бурханы дуу хоолойг сонссон зүйлдээ дуулууртай байх нь өөрөө одоо бид нарт жинхэнэ ивэл болох юм аа. Дуулууртай байх нь жинхэнэ эрх чөлөөг бид нарт авчирч байгаа юм аа. Бид эрх чөлөөтэй болж жигүүрээ дэлгээд нисэх боломжтой болж байгаа. Бурханы өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх боломжтой болж байгаа. Тэгэхээр бүгдээрээ эхний алхам бол бид нар уучлалыг гэдэг залбирал хийсэн. Яг уу гэртээ хайраад дахиад үргэлжлүүлээрэй. Би энийг та нараасаа хүсэж байна. Гэртээ хайраад бүр чимээгүй чамд ямар нэгэн саад болохгүй өрөөнд орж жагаад цаасан дээр жагсаагаад эхнээс нь эхлээд ингээд тайлаад яваад байгаарай. Айгу зангилдсан учиг олдохгүй зангилааг тайлж байгаа юм шиг юм явж иж магадгүй. Тэгэхээр тэрийг тайлаад цаашаа яваад хахад бүрэн эрх чөлөө бид нарт ирнэ. Тэрийг гэртээ та нар минь хийгээрэй гэж хүсэж байгаа. Тэгээ энийг хийгээрэй. За нэгдүгээрх нь болохоор бурханы хайр биднийг чи хаана байна гэж дуудаж байна. Энэ дуудлаганд нь бид нар соргог байгаад сонсё. Хоёрдугаарт нь дууг нь сонсоод дуулууртай байя. Охин минь ээ чи уучлаа тэр хүнийг. Хүү минь ээ чи аавыгаа уучлаа гэж байгаа бол бид тэр зүйлийг нь бурханыхаа үгэнд орё гэдэг утгаар хийнэ. Чамд хийхэд маш хэцүү байсан ч гэсэн бурхан би одоо тэгж гуйд нь шүү дээ бүр чадахгүй болохоор бурхан би энэ зүйлийг таны төлөө л гэж хиймээр байна. Та надад хүч өгөөч. Таны төлөө гэж хийхгүй бол би энийг хийж чадахгүй гэсэн юмнууд байдаг шүү дээ. Таны төлөө энийг хийя гэхэд
ямар ч юмыг хийх боломжтой болдог. Тийм учраас дууг нь сонсоод дуулууртай байх нь жинхэнэ эрх чөлөө шүү. Жинхэнэ чөлөөлөлт шүү гэж хүлээж аваарай. За энэ бие махбодын чөлөөлөлт ирж болно, сүнс сэтгэлийн чөлөөлөлт ирж болно, өвчин эдгэрч болно. Эдгэрж байгаа гэж би бодож байгаа. Хэрвээ энд өвчтөе ирсэн хүн байгаа бол. За дараагийн зүйл нь юу гэвэл бурханд өргөх чин сэтгэлийн үргэл бол өөрчлөгдсөн амьдрал юм а гэдэг нэг утгыг товчхон хэлье. Бурханд өргөх чин сэтгэлийн үргэл бол өөрчлөгдсөн амьдрал. Би өмнө нь хэн байсан? Одоо хэн болчихв? Тэгээ миний өмнө байсан хүнийг та нар арай итгэж өмшгүй л бах. Би одоо 32 жил бурхантай хамт одоо алхаж гэж би хэлж чадна гэж боддгийг. Яг тэгэхээр бурхан миний надад өөрөө хэлсэн юм чи би үргэлж чамтай хамтаа чамайг хизээч харахгүй гэж хэлсэн юм чи би 32 жил бурхантай хамт байгаа гэж би бурханы талаас бол хэлж чадна. Харин өөрийнхөө талаас бол би алдаж эндээ хүндэрсэн тал байгаа. Тэгтэл бурхан надтай хамт байгаа гэж итгэдэг. За ингэж явахдаа би бас бурханаас сурсан юм бас байна. Тэрний үг гэвэл би хэн болчихваа гэдгээ харж мэдэрсэн амьдралын 32 жилийн хугацаа байна. 96 оноос эхлээд би сүм чуулган удирдаад аваад гэртээ эсийн бүлэг, гэрийн бүлэг үүсгэж байгаа л тэгэл цуглаан удирдаад явж исэн л да. Тийм болохоор хүмүүстэй ажилласан. Миний цуглаанд явж исэн үеийн итгэгч ахын дүүс маань намайг угаасаа л нэг ийм хүн төрсөн гэж боддог. Саднагч өстой сайхан штэ. Айгуу даруухан, чимээгүй, гоё, сайхан, зөөлөн энэ гин. Тэгтээ намайг яг анханаас нь намайг хинбэ гэдгийг хамгийн сайн мэддэг хүн бол миний хань байсан, миний хүүхдүүд байсан, миний хадам ээж, миний аав ээж мэддэг. Би нөгөө хүүхэд ахуйхаа аашиг гаргаад уур нь орохороо өстой цохрно штэ. Дэлбэр нь цохрно. Мэддэг. Тэгээд хулгайд юм алдах айгу дургуйлтэй би. Яагаад гэвэл миний эмийг авж байгаа нь айгу шудраг биш. Арек гэж олсон юм байгаа штэ тэр чинь ямар хүн нэг тийм амархан юм олоод одоо Монголд ялангуяа айгу хэцүү. Зав зүдэржил гэж олсон юм маань хүн хулгайлна гэдэг айгу муухай байхгүй юу. Тэгээд би итгэгч биш байхдаа хүн хулгайлахаар хүн миний эмийг 2-3 удаа хулгайд алдаж үзсэн. Хулгайд алдахтаа олондоо би харааж исэн тэр хүнийг. Хоёр гар нь хугармар, хоолой дээр нь гор зоомор, ходоодн дээр нь тэгэл, хоолой дээр нь тэгэлмэр, ходоодн дээр нь гор зоомор гэж хараад. Гандан шуугаараа гар нь хугар гэлээс. Аягүй өшөө одоо би тэр хүнийг олохгүй юм чинь би өшөөгөө авж байгаа арга нь байхгүй юу? Хүн чинь нөгөө өс хонцон сандаг. Тэгээ би алж штий тэр хүнийг алах халахтаа тарчилгаж алж байгаа. Зүгээр алахгүй байгаа. Хоолой дээр нь тэглүүлээд ходоодн дээр нь гор зойлгоод гарын хууглаад бүр тэгж хорсдог. Тийм хүн байсан. Муухай. Тэрийг бол ер нь итгэхгүй л ах хүн. Манайхан бол юу гэж содныг итгэхгүй шүү дээ. Яалаа гэж хэлж магадгүй. Тэгсэн чинь би итгээд ерөөсөө одоогүй нэг 3 жил эртэл болж исэн 97 он. Бас нэг цуглаан хийгээд бид нар нэг цуглаа үүсгэсэн. Нилээ олуулаа бужигнж исэн. Тэр чинь янз бүрийн хүмүүс ирнэ. Тэр үед чинь итгэдэггүй баахан хүмүүс ирчдэг. Тэгээд би нөгөө итгэгчд дундаа байж байгаа гэж бодоод нөгөө янз бүрийн хүмүүс ирээд ороод гардаг гэдэг. Бид нар чи ухаалтцсан юм шиг л болчихдээ шүү дээ. Яг тэр цуглаан хийж байгаа үед л тэр хүн рүүгээ ч очиод энэ хүн рүүгээ ч очиод хүй хай гэдэг. Тийм үедээ цүнхэн дотроо нөгөө цуглааны өргөл рүү хийх нэг 80,000 төгрөг авч явсан. 80,000 чинь 97 оны үед чанга шүү дээ. Тийм нэг цүнхнийхээ арын карманд хийцэн гэж явжсэн. Тэгээд цуглаан дуусаад одоо нөгөө өргөл рүүгээ нөгөө мөнгө нийлүүлэнтэйгээд авах гэсэн чинь нөгөө мөнгө маань байдгүй. Өөртөө итгэхгүй бүр ухлаа, ээрлээ, онгочлоо, бүр ширхгээр нь гаргалаа юм а байхгүй. Тэгээд миний амнаас гарсан анхны тэр мэдээд байхгүй үнэн болж хүн авч гэдгийг мэдээд гарсан үг нь хөөхөн амтын хэрэгцээтэй л хүн авч дээ хоол болох болтугай гэж хэлсэн. Тэгээд би өөрийгөө таниагүй штеп. Хүү эн чинь би мөн үү гэж өөрөөсөө асууж байгаа. Яг тэгвэл би тэр үгийг ухамсартай хэлээгүй байхгүй юу. Зүгээр миний зүрх сэтгэлээс гарч байгаа юм. Бурхан хүнийг ингэж л өөрчилдөг. Өөрчлөгддөг. Бид нар өөрчлөгдөнө. Бид нар Бурханы үйлдвэрлэлээр ороод шинэ хүн болон бүтээгдэж аваа. Бид эхийн хөвлөд нэг хүн болж бүтээгдэж төрдөг. Зовлонтой хүний орчлон төрөөд хүн тэр зовлонтой амьдралаар амьдрахдаа янз бүрийн хувир явагдаад ааш арин шивдэрч болно, тийм ээ? Янз болж хүний амьдрал бол хэцүү юм чинь голдуул ааш авир өөрчлөгдөж муухай болж болно.
Хуучин хүн бол эвгүй. Гэхдээ Христ Есүст итгээд Есүс миний аврагч гэж амаараа дуурайд зүрх сэтгэлдээ та намайг аварсан, Бурхан түүнийг үхэгсдээс амьлуулсан гэж хүлээн зөвшөөрж байгаа тэр үедээ би шинэ хүн болох зам руу орж байгаа. Шинэ хүний үйлдвэрлэлд эргээд орж байгаа юм. Бид өнөөдөр би 32 жилийн турш би Бурханаар бүтээлгэж яваа. Өнөөдөр би шинэ хүн бүтээгцээр л байгаа. Намайг Бурхан өөрчилсөөр л байгаа. Тэгэхээр хүнийг өөрчилж чадах хүч бол Бурханд л байдаг юм. Хүнд өөрт нь байхгүй. Хүн өөрөө өөрийгөө өөрчилж үнэндээ чадахгүй. Ухамсараараа жаахан явж магадгүй. Гэхдээ энэ бол Бурхантай яаж зэрэгцүүлэх вэ? Бурхан бид нарыг гайхалтай өөрчилдөг. Тэгээд тийм учраас хэрвээ хэн нэг нь Есүст итгэсэн бол тэр хүн шинэ бүтээл мөн гэж хэлдэг. Хуучин өнгөрөө одсон байна. Шинэ бүтээл болжээ гэж хэлдэг. Тийм ээ, та бид шинэ бүтээл. Бид шинэ бүтээл. Бид өөрчлөгдөж байгаа. Тэгвэл өөрчлөгдсөн амьдрал чинь өөрөө чанга дуутай гэрчлэл болдгийг. Би Есүст итгэдэг гэж чэжэд дэлсэд яриад би Есүст итгэдэг чи итэг гэж шаардахаас илүү, шахахаас илүү зүгээр миний амьдралыг, миний өөрчлөлтийг харж байгаа хүмүүс өөрөө чиний Бурханд би итгэе. Чиний Бурхан чинь хүчтэй юм байна. Та хоёр яаж ийм эвтэйхэн байж чаддаг юм бэ танаа гэр бүл? Танаа хүүхдүүд яагаад ийм сайхан төлөвшөж хүмүүжиж байгаа юм бэ? Та нар ямар аргаар хүмүүжүүлээд байгаа юм бэ гэж асуухад л тийм ээ Есүс Христ намайг өөрчилсөн юм а гэж хариулахад л хангалттай гэрчлэл. Тэгээ Бурхан биднийг миний гэрч гэж дуудсан. Израильчуудыг дуудаж байгаад одоо өнөөдөр та нар миний гэрч гэж бид нарыг энэ дэлхийн өнчөг булан руу илгээсэн шүү дээ. Агуу захирамж маань бидэнд байгаа. Яв бүх үндэснийг дагалдагч болго гэж хэлсэн. Явцгаа гэрчил гэж хэлсэн. Тэ миний та нарт зааж сургасан бүхнийг тэдэнд зааж сурга. Эцэг хүү ариун сүнсний нэрээр тэдэнд баптизм хүртээ гэдэг даалгавартай яваа шүү дээ. Би саадчаад хэвтцсэн бол яаж даалгавар биелүүлэх юм бэ? Би өөрчлөгдөхгүй байгаа юм бол худлаа ярьсан болно шүү дээ. Тэгээд эцэст нь Бурхан худалч гэж хэлүүлнэ. Наад чинь ярьсан юм а хийдгүй энэ шаал худлаа Бурхан гэдэг юм. Гэхдээ эн чинь тэгээгүй штэ гэд Бурханыг худалч болгоно. Тийм учраас бид нар өнөөдөр өөрчлөгдсөн амьдрал бол бидний юу юм? Бурханд өргөж байгаа чин сэтгэлийн үргэл маань юм шүү. Тийм учраас амьдралаа өөрчлүүлээ. Өдөр бүр шинэ бүтээл бай. Улам гоо үсгэлэнтэй болъё. Улам сүр жавхлантай болъё. Улам цог жавхлантай болъё. Хүмүүс хараад татагдах тийм юмтай болъё. Тэр нь Есүс байгаасаа. Биднийг татах хүч нь Есүс байгаасаа. Миний дотор байгаа Есүс байгаасаа. Би өөрөө биш. Есүс байгаасаа. Ингэж л бүгдээрээ залбирая. За тэгээд залбираад дуусгая. Оо хайртай Бурхан аав минь та үнэхээр бидэндээ хайртай учраас миний охин, миний хөө чи хаана байна гэж дууддаг. Тийм л хайрын Бурхан аав. Та дуудаад яг л төөрсөн хүүгийн үлгэрж биш энэ сургаалт үлгэрийн дагуу тэр эцэг хүүрүүгээ ямар их гэм нүгэлтэй хүүрүүгээ гараас харван гүйж очиж тосож аван тэрвэрдэг. Уучлаарай гэж хэлэхээс нүгэн тэрвэрч авдаг, өмнө тэрвэрч авдаг аав шиг тийм л Бурхан аав та байгаа учраас бидний зүрх сэтгэлийг хараад уучлаарай Бурхан минь ээ гэж хэлхийг хүсэн ам нь эвэлж ядан цохилж байгаа зүрх сэтгэлийг хараад та хайр ивэл нэгүслээ дүүрэн буулгаж чадах эзэн учраас таныхаа өмнө бид ирж байна. Та хайр ивэлээрээ биднийг хувчаарай. Бидэнд бусдыгаа уучлах хүчийг өгөөрэй. Үргэлжлүүлэн уучлуулсаар явахд туслаарай гэж гуйж байна. Бид үргэлж бүх хүнтэй эвтэй байхыг л сахиж мөрдөж явахыг хичээж байхад минь туслаарай. Эв эвдрэлцэхгүй тулд уучлуулж амьдрахад маань та ивэл нэгүслээ хангалттай өгөөч гэж танаас гуйж байна эзэн минь. Эзэн минь тэгээд та биднийг жигүүрээ дийлгэн дэвхийг зөвшөөрч өгч. Торон дотор сууж байгаа хүний зааж өгсөн үгийг л давтан бувтандаг итгэгч биш. Харин танаар заалгасан, танаар жигүүрээ дэвүүлсэн хүчтэй элен хальдаг бүргэд мэт та биднийг шинчлээч гэж гуйж байна. Шин сүнсийг бидний дотор бүтээж өгөөч. Биднийг шинчилж өгөөч. Бидэнд ариун сүнснийхээ тослогоог дахин тосолж биднийг буцаагаад та анхны таныг хайрлсан хайрын дээр авчирж өгөөч гэж гуйж байна. Та биднийг өөртөө нааж өгөөч гэж гуйж байна.
Эзэн Есүсийн нэрээр залбирanгуйлаа. Амен. За та нартай баярлалаа. Бурханд талархъя.